За өдрийн мэндэ. За энийг дэмжихгүй байгаа. Дандаа өр зээл авдаг. Ажил олигтой хийсэн юм байдгүй. Бодлогоосоо зөрдөг. За би Жожил сүрэн сайдаас ажил үйлдвэрчлэлийн бодлогын байнгын орон дээр 10 асуулт асуусан. Яамн дээр очиж хариулт өгьгээд одоо сар болох гэж байна. Жангибал гишүүн ажлын хэсэг ахалсан. Танилуу миний хажууд залгасан, урд нь бас яриад дандаа хойшлуулад байна гэсэн. Ажлаа хийдгүү та. Энэ зээл авах гэж зөв юмд нь аваад зөв ашиглах хэрэгтэй. Бүсэлсэн хөгжилгээд бид нар энэ сэргээгт хэрчим хүчийг бодлогоор дэмжийе. Тархсан байдлаар их усрүүдэд одоо төвийн эрчим хүчлэгийг нийлүүлье ингэж явж байгаа. Ерөөсөө энийг дэмжидэггүй. Энийний цаана юу явж байгаа нэхээр үндсэндээ бол Монгол улсын айл үүрэх болгон орлоготой байх бодлого явж байгаа. Иргэдэд дэмжиж хашааных нь 007 газарт нь 20 кВт-ын их усүр хийх боломжийг олгоч л. Тэгээ би танд хэлсэн шүү дээ байнгын орон дээр 190 мянган утаа үйлдвэрлэж байгаа яндан байна. За нэг 40 хэдэн мянган орчим эрчим хүчээр шийдэгдсэн байсан одоо хүнд байдалд орцсон. Үн өссөн. Үлдсэн 140 мянга дээр бодлого хэрэгжүүлье. Энэ газар болгоно үнцэнтэй болгоё. Мөнгө олдог болгоё. Гэт би тань симуляц хийсэн тооцоог нь хэлж өгсөн шүү дээ тухайд. Айл үүрэх болгондоо боломж олгоод одоо энэ банкуд дээр байгаа 1 их найд орчим энэ эко зээл чинь таашаа гарахаа мэдэхгүй хүлээгдэй байж. Гэт ийм лөө бодлогын ажлыг хиймээр байна. Ялангуяа одоо энэ явуулах гэж байгаа дундгов, өмнө гов, дорн гов, говь сүмбэр, Сүхбаатар хинтэн идрүүл нарны сэргээгт хэрчим хүчний энергийн төв. Тэнд бодлогоор энэ ажил руу бол энэ зээл мэйл оруулъя. Жавхлан сайдаа Монгол улс одоо 3.5 сая иргэнтэй. Яг өнөөдрийн байдлаар нэг иргэн улсын хэмжээнд 38 саяын зээлтэй гэж тооцоо гарч байгаа. Эдийн засагч нар яриад байна. Дахиад ингэ зээлээ нэмээд авах юм уу? Магадгүй одоо 28 онд бид нар энэ их хурлаасаа одоо тарддаг юм уу, буудаг юм уу? Бүрийн эрхийн хугацаа дуусаад явхад энэ улсын орныхоо нэг төрж байгаа хүүхд болгоныг 40-50 сая өртөө болгоод үлдээх юм уу? Менежментээ сайжруулалтаа Жожил сүрэн сайдаа. Та ажиллагаа бодлогын төвшин сайн хийчихэлтэй. Асуусан асуултанд бүрэн хариулчаад энэ дээр парламентын зарчмыг мэтгэлцээ л та. Би танаас 10 асуулт асуусан шүү дээ. Одоо хүртэл хариугаа авч чадахгүй. Яамн дээр ч очиод уулзалт хийж чадахгүй шүү дээ. Тэний баахан зээл мөнгө авах, үрэх, тарах юм болохоор ингээ оруулаад ирдэг. Олыг бүтээе. Энийг өгшөө аривжуулъя, өгөөжийг хүртээ гэсэн юмнуудыг дэмжидэггүй. Одоо Монгол улсад эрчим хүчний салбараас л өрөх бүр орлого олох боломжтой байгаа шүү. Хуулийн ч тийм байгаа. Хуучин хуулийн нь хөндөд хэрэггүй. Тэр боломжуудыг олгочих л доо. Тэгэх юм бол 365 хоног тооцоо хийгээд үзээрэй та. 20 кВт-ыг өөрөө хэрэглээд эрчим хүчний төвийн сүлжээ нийлүүлэх юм бол одоогийн тооцоогоор бол сардаа бараг 500 орчим мянган төгрөг айл үрх болгон олох боломж байгаа шүү. Тэгээ энэ дээрээ бодлогоо хэрэгжүүлээ л та. Дутуу байгаа эрчим хүчээ дотооддоо өөрсдөө үйлдвэрлэе л та. Энийг дэмжиж л та бодлогоор. Тэхүү та нэг хариулчих. Би тодруулъя. Тэгвэл танаас ч ерөөсө асуулт асуухаар алга болоод Жангибал гişүүлээ би 3-4 удаа залгасан. Таарад асуусан. Яаж ийн уулзах гэж нь хизээ яам дээр нь очих ингээд ирдгүү. Таныг уцаа авдгүү гэд авахаараа 5 сарын 21 гэсэн. Одоо ажил ихтэй үнгээ дахиад хойшлуулж ийн гэдэг. Ийм байх юм бол ажил яаж явах вэ? Энэ дээр би яаж ин танаас урд нь асуусан 10 асуултан дээр одоо энэ микрофон ашиглалтан дээр хариултаа авчи. Тэгж байгаа тодруулъя. За Жожил сүрэн сайд хариулт өгье. За очрууд гишүүний асуултанд хариулъя. Очрууд гишүүнэ. Энэ 3 минутын асуулт хариултын гормоор таны 10 асуултанд би 3 минутанд дамжиж хариулахгүй гэдгийг хэлсэн. Улс төрийн шоудад яах вэ? Үннээ боддоор олон нийтэд таалагдах гэж худлаа янз бүрийн яриа болъё. За таны яриад байгаа. Айл болгон 20 кВт-ын нарны панел зуулгаад илүүдлээ төвийн сүлжээнд нийлүүлээ гэдэг ийм гоё юм. Ярихад гоё юм оо. Энийг чинь яг үннийг хэлэхэд биелүүлэхэд энэ системийн доктортой байдлыг үүсгэхэд техникийн үед бололцоогүй болчиход байна. Тийм учраас би таныг манай яам дээр хүрээд очооч. Бид нар диспетчерийн төсөөд бусад энэ гормын тооцооллыг танд үзүүлээ гэсэн. Харамсалтай сүүлийн өдрүүдэд энэ улс төрийн нөхцөл байдал үүсээд Жангибал та яриаггүй Жангибал гишүүнд бид нар за ямар ч байсан энэ яам дээр очих бүднийг цав гаргаад 3-4 цаг болноо. Тэр үед очио гэдгийг Жангибал гишүүнд би учирлаж хэлсэн байгаа. Энийг техникийн хувьд болцоогүй, ард түмэн техникийн хувьд хэрэгжүүлэх болцоогүй юмыг хийх гэж янз бүрийн тийм гоё
ганган үгээр энэ ард түмнийг молигдохоо болмоор байна шүү дээ. Бод байдалтайгаа эвлэрээ. За сангийн сайд болдын жавхлан хариулт өгье. За очрол гишүүний асуултанд нэмэлт мэдээлэл өгье. Монгол улсын нийт үр гэдэг дотор засгийн газрын өр, хувийн хвшлийн өр аль аль нь орно. Тэрэн дотор оюутлахын өрж ордог. Энэ бүгдийг Монголын хүн амын иргэнд хувааж тооцох тийм аргачлал бол энэ айгу буруу. Ийм аргачлал дэлхийд хэрэглэгддэг, судалгаанд хэрэглэгддэг тийм зүйл байхгүй. Дотоодын бүтээгдэхүүн болон бусад өөр төсөв үзүүлэлтүүдтэй энийг харьцуулж судалгаа юмудаа эрсдлээ тооцдог юм байна. Монгол улсын дотоодын бүтээгдэхүүнд харьцуулсан засгийн газрын үр жишээ нь 2015 онд 90% хүрсэн байсан. 90% шүү. Өнгөрсөн жилийн эцсээр 41.8% болж 2 дахин буурсан байна. Тэгэхээр гадаад өөрийн менежмент бол сүүлийн 6 жилийн хугацаанд 3 жилээр их усыг хурлаас батлагдсан стратегийн өрөөнд маш амжилттай үр дүнтэй явж байгаа гэж хэлмээр байна. За харин цаашдаа bod гадаад зээлийн ашиглалтыг маш өр өгөөжтөө энэ олдоо боломжит